Улсын хурлын гишүүн Мөнх Туяа 1991-ээс 94 онд орон их сургуулийг бага боловсролын багш мэргэжлэр бакалаврын зэрэгтээ суралцж төгссөн гэж танилцуулдаг. Зөвхөн тухайн онд орон их сургууль гэж байгаагүй тэрээр багшийн коллежид суралцж байгаад төгслийн шалгалтаа тэнцээгүйгэх баримт гаширжээ. Өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүн Мөнх Туяа дээд боловсролгүй хуурамч диплом ашиглан боловсролын салбарт 23 жил ажилласан байж болзошгүй байдал үүсэж байна. За тэгэхээр үндсэн хууль зааснаар бол 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж сонгогдох хэрэгтэй гэсэн юм заалт байдаг. За гэхдээ энэ заалтан дээр бол ямар нэгэн одоо боловсролын зэрэг дэвтэй байх гэсэн ийм шаардлага тавигдаг байдаг. За улсын их хурлын гишүүн Мөнх Туяагийн хувьд бол за үндсэн хуульд заасан энэ одоо шаардлагыг хангаж байгаа боловч за бусад хуульд заасны дагуу за өөртөө холбоотой бусад мэдээлэл үнэн зөв гаргаж өгөх ёстой гэдэг энэ хуулиудыг зөрчсөн гэдэг асуудал үүсэж байгаа юм. Парламент цэгийн гэсэн вебсайтн дээр өөрийгөө 1991-ээс 95 онд за орон их сургуулийг бага боловсролын багш мэргэжлэр бакалавр зэрэгтээ суралцж төгссөн гэсэн ийм мэдээллийг байршуулсан байдаг. За харамсалтай нь түүний эдгээр одоо 1991-ээс 95 онд орон их сургууль төгссөн гэдэг нь одоо худлаа болох нь тогтоогдож байгаа юм. За тухайлах юм бол түүнийг архивын баримт бичиг дурдсанаар 2 одоо жил дараалан тухайн сургуулаа төгсөх шалгалтанд унсан гэсэн ийм мэдээлэл байгаа юм а. За Дорнод аймаг дахь багшийн коллежийг 1994 онд төгсөж байгаа багангийн багш болон сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэгч багшийн ангийн оюутнуудаас улсын шалгалт авсан дүнг хүлээлцэж тогтоох нь гэсэн тогтоол байгаа юм а. За 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан энэ тогтоолын 3 дугаар хэсэгт за улсын шалгалтыг бүр өгч чадаагүй 10 оюутан хавсралтаар за 1995 онд шалгалтыг нь дахин өгүүлэхийг зөвшөөрсгөө гэж дурджээ. За эдгээр 10 оюутны нэрсийн жагсаалтын 7-д улсын их хурлын гишүүн Цэрэн Доржийн Мөнх Туяагийн нэр бичээтэй байгаа юм а. За харин 1995 оны 6 дугаар сарын 19-ны өдөр гарсан за улсын шалгалтын тогтоол дээр 1993-аас 1994 оны хичээлийн жилийн улсын шалгалтанд хангалтгүй дүн үзүүлж 1995 онд дахин өгч тэнцсэн 3 оюутанд тусгай дунд боловсролтой багангийн багшийн хэрэгэм, диплом, ингэрийн тэмдгийг олгох сугаа гэжээ. За өөрөөр хэлбэл 1994 онд шалгалтанд унсан 10 оюутны 3 нь 1995 онд тэнцэж ингэрийн тэмдэг дипломоо гартаа авсан гэсэн үг ээ. 94 онд төгсөх байсан байхгүй те би нөгөө нялх хүүхдтэй би өөрөө тайлбараа хийсэн шүү дээ. Хүүхэд төрүүлээд тэгээд дараа жил нь төгссөн байхгүй. Тэрийг л ухаандаа тэр жилээ төгсөөгүй гэж баах юм битсэн бил. Тэрийг бол яг би дараа нь шүүх мөхөд өгчээж дараа нь ярих хөө. Одоо ярмааргүй. Нэг мөссөн. Айгуул одоо 50 гол дахиад худлаа гэж сэвнэ. Тийм учраас би нэг мөссөн шүүхийн бичиг шүүхийн юутай дараа нь ингээд нэг мөссөн ингээд нотлох баримттай тавьсан дээр. Танд нөгөө тухайн одоо боловсролын диплом гэдэг чинь байгаа үстэй. Бага. Тэрийг гаргаж тавьж ил тавьж үзүүл. Гэхдээ би харин тэрийг нэг мөссөн шүүх мөхөөр явж бүр бүх юмаа баримтаа зэгцэлчээд тавина гэж бодож байна. Одоо бол би юм ярихгүй. Одоо ярихгүй. За харин өнөөдөр улсын их хурлын гишүүн Мөнх Туяаг боловсролын хэрэгэм зэрэгтэй холбоотой асуудлаар шалгуулж за түүнийг дээд боловсролын дипломоо олон нийтийн сүлжээнд ил тавьж нотлох шаардлагатай гэж үзэн багш Идэр Жавхлан улсын их хурлын хамгийн газрын нарийн бичгийн дарга Баасан Доржид өргөдөл гаргажээ. Та тэгвэл дэмжихгүй байгаагаа нэг хэлж. Хууль тогтоох дээд байгууллага дээрээс нь ингээд боловсролыг төлөөлж гин гэж өөрөө ярьдаг. Тэгэхээр ийм хүн өөрөө бас юмдээ манлайл үзүүлээд өөрөөгөө нотлож байгаа хэрэгтэй. Заавал тэрийг хууль шүүхээр шалгаад авах шаардлага байхгүй. Үнэхээр үнэн дээд боловсрол нь үнэн юм бол өөрөө тэр баримтаа гаргаж ирээд диплом гаргаж ирээд шалгуулчих хэрэгтэй. Энд чинь яа тэгэхээр хуулийг одоо ард түмнийг төлөөлж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр тусгай эрх эдэлж байгаа хүний хувьд бас үүрэг гэж байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр хэрэг өөр нотлож чадахгүй бол тамгын газрын нэг шалгаад нотлоод өгөөч гэдэг байр суурьтай хүсэлт өгч байгаа. Одоо гишүүний тангар өгөх материалуудыг бүгдийн сонгуулийн хөрөнөөс ирүүлж байгаа шүү дээ. Тэр материалуудыг үзээд гишүүнээс өөрөөс нь тодорхой тавлруулад тэгээд тэр мэдээллүүдийг парламент цэгийн байршуулдаг. Тамгын газарт бол тэрийг үнэн зөв юг тогтоох эрх бол байдгүй. Гэхдээ ер нь гишүүн бай, Монгол улсын иргэн бай, эрэгтэй хүн бай, эмэгтэй хүн бай хэн бай өөрөө энэ нөрөө хууль бус баримт бичиг үйлдэх нь хориотой байхгүй. Тэгэхээр энийг бол манай тамгын газар шалгаж тогтоохгүй л гэж байна.